За сайн бацгаана уу. Ингээ хичээл 2-оо эхлүүлье. За би хичээлээ заахтаа болохоор 2019 гэсэн хувилбарыг ашиглах байгаа. За програмаа нээхэд програм маань иймэрхүү төлөвтэй харагддаг байгаа. За тэгээд эхлэх workspace буюу ажлын хэсэг, шинэ мэдээллүүд болон бусад бэлэн темплейтүүд байх жишээний. За ажиллаж байгаад хаасан файлаа нээхээр бол open document, шинэ темплейт нээхээр бол юу яаж болно? Интернетээс онлайнаар search хийж болно. Одоо хэдүүлээ шинэ документ нээцгээе. За шинэ цэс нээхэд үүнийг би хичээл 2 гэд нэрлээд өргөтгөл нь болохоор Ctrl+J болгож хадгалаад хуудасны тоо 1 болоод түүнээс дээш байж болно. Хэдүүлээ голцлон энэ хичээл дээр зурган файлтай ажиллахгүй голцоо smoke файлтай ажиллах байгаа. Тэгэхээр smoke өнгийг сонгож өглөө. Энэ хэсэгт маань хүрээ шугамны хэмжээг зааж өгнө. За дотор нь ингээд нээгээд үзэхээр өргөн хэрэглэгддэг хүрээний хэмжээ байгаа. За хэдүүлээ A4 формат дээр ажиллая. За A4 форматын хэмжээтэй би ихэвчлэн сантиметрийг ашигладаг, миллиметрийг биш. Та өөртөө тохируулаад сантиметр, миллиметр, инч гэдэг алгоритм тохируулж болно. За одоо энэ босоо хэвтэй гэдэг 2 хувилбар байгаа. Зургийн resolution маань 300 dpi байвал зүгээр. Хэрэв компьютерийн хүчин чадалтай илгүй өгөхгүй гэж үзэх юм бол тэрнээс доош байсан ч ялгаагүй байдаг. За ингээд окей дарая. За ажлын хавтан маань ингээд бүрэн нэгдсэн байгаа. Эхний хэсэгт 11 цэс байрлаж өгнө. Энийг болохоор цэсийн мөр, энийг төлөвийн мөр гэдэг байгаа. За яагаад төлөвийн мөр гэдэг вэ гэхээр бид нэр ямар объекттэй ажиллаж байгаагаас хамаарат энэ төлөвийн мөр маань тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж өгдөг байгаа. За багжны мөр, нэмэлт палитрийн мөр гэж нэрлэдэг энэ хэсгийг бид нар энэ хэсэг дээр давхарга дээр ажиллах эсвэл өнгөний тохиргоо хийх засварлах үедээ энэ палитруудыг ашиглаж өгнө. Windows цэснээ шинэ палитрууд үүсгэх боломжтой байгаа. Мөн будгийн мөр хамгийн доотлолт нь байдлын мөрийг илэрхийлнэ. За ажлын талбар дээр ямар объект зурснаас хамаарч тухайн объектын өнгө болоод хүрээ шугамын өнгө энд тодорхойлогдно. Эндээс хүрээ шугам болоод үндсэн өнгийн тохиргоо хийх боломжтой байгаа. Хамгийн эхлээд файл теснээс эхлэв. Файл тесн дотроо шинээр документ үүсгэх, шинээр темплейт үүсгэх, файл нээх, саяхан ажилласан файлыг нээх, хаах, бүгдийг хаах. За бүгдийг хаах гэдэг маань энд нээсэн цонхнуудыг бүгдийг хаана гэсэн үг байгаа. За хадгалах, шинээр хадгалах, темплейт болгож хадгалах, хувиргах, зураг болгож хувиргах, зураг оруулах, зураг гаргах, гаргахдаа өөр тохиргоогоор гаргах. За илгээх, PDF-ээр хэвлэх, нэгтгээд хэвлэх тохиргоог харах, документийн нөгөө тохиргоо болон гарах гэсэн ийм хэсгүүд байрлаж өгнө. За эдээд цэс маань идэвхжүүлэх цэс байгаа. За мэдээж бид нар ямар нэгэн объект зураагүй учраас зарим цэс маань идэвхжиж өгөөгүй байгаа. За энэ эдээд цэсэг дотор мэдээж буцах, буцсан үйлдэлийг буцаах, repeat буюу давтах, каталж авах буюу хэрчиж авах гэж бид нар ярьдаг. Компьютерийн богино санаахон тохиромжинд хадгалагдаад paste буюу хуулах үйлдэлийг хийснээр богино санаахоноос гарч хуулагддаг байгаа. За хуулах, ямар нэгэн өөр формоор хуулах, paste буюу хуулж авсныг буулгах. Paste special гэдэг нь яг хуулбарлсан тохиргоогоо хуулбарлахыг шилж байгаа шүү. За колон үүсгэх буюу нэмэлт толон хувиргалтай дүрс үүсгэх, select all буюу бүгдийг идэвхжүүлэх, үүн дотроо объектыг зөвхөн объектыг идэвхжүүлэх, текстийг бүгдийг идэвхжүүлэх, гаднах шугамыг бүгдийг идэвхжүүлэх, цэгүүдийг бүгдийг идэвхжүүлэх. Үүн дээр find and replace буюу олоод орлуулах. За step and repeat алхаад дахин давтах. Нөгөө үйлдэлийг дахин давтах гэсэн утгатай. За view. За энэ дээр бид нар ажлын хавтан дээр харагдах зүйлүүдийг нэмж болно. За full screen preview гэдэг. Тэнгүүдийн дэлгэц маань бүтнээрээ харагдаж өгнө. Гарахтаа escape-ийг дарчна. За тэгээд preview select only зөвхөн тэмдэглэгдсэн файлыг одоо харах
төрөлжүүлж харах, томруулах, багасгах, тааруулж томруулах, өнгийн тохиргоо хийх, дахин хэвлэх. За энэ дээр page border харагдах гэсэн байна. Гэх мэтчлэн та нар энэ тохиргоог хийсэн ч ямар нэгэн ажиллаж байгаа хэсэгт нь өөрчлөлт гарахгүй учраас өөртөө тааруулаад ажлын хавтангаа үүсгэж болно гэсэн. За давхарга дотор нь бас олон төрлийн давхарга байгаа. Хуудасны давхарга, хуудсыг хуулах, хуудсыг дахин нэрлэх, одоо энэ тэр пэйж рүү явах, хуудасаа дугаарлах, хуудсыг босоо болоод хөндлөн болгох, документийн тохиргоо, одоо энэ хуудасны тохиргоо, хуудасны хэмжээ, хуудасны давхарга, хуудасны бэкграунд зэргийг бид нэр тохируулж болдог байх нэ. Объект гэдэг хэсэгт маань ерөнхийдөө объектыг үүсгэх, тэдгээртэй ажиллах, бүтцэд өөрчлөлт оруулах гэсэн ийм тохиргоонууд байгаа. За эффект гэсэн хэсэгт 3D эффект, adjust буюу өнгөнд өөрчлөлт өгөх, art stroke буюу урлагийн зураас гэж орчуулагдана. Энэ дээр бид нэг ямар нэгэн зурааснууд нэмэх, тохиргоо хийх, blur гэдэг маань объектыг сарниулах, сарниултыг багасгах гэх мэт тохиргоонууд. Камера гэдэг юм бол камераар харагдахдаа яаж харагдах юм бэ гэх мэтчлэн ийм олон тохиргоонуудыг хийх боломжтой байгаа. За bitmap гэдэг хэсэг маань их онцлогтой зэс байгаа. Энэ bitmap гэдэг зэс нь бид нэр Corel дээр зураг оруулаад зураг оруулах хэрэгтэй боллоо. Энэ хэсэг дээр маань ажиллаж өгдөг байгаа. Харагдцаар нь ерөнхийдөө өөрчилж өгч болно. За текст хэсэг, текст маань маш том үүрэг гүйцэтгэдэг учраас энэ бүхэл бүтэн зэсээр орж өгсөн байгаа. Мөн хүснэгт үүсгэж өгсөн тохиргоо байгаа. Гэх мэтчлэн Corel Photoshop дээр байдаггүй, бас бусад янз бүрийн зургийн програм дээр байдаггүй тохиргоог хийдэг. За багаж хэсэг маань энэ хажууд байрлаж байгаа багажнуудын харагдах байдлын тохиргоо хийх юм хэсэг байгаа. Windows тэсэнд илүү өргөн хүрээтэй шинэ цонхнуудыг багасгаж давхарлах cascade гэдэг хуудаснуудыг зэрэгцүүлэх байдлаар байрлуулах, хуудаснуудыг хөндлөн байдлаар байрлуулах, хэрэгцээ цамбарыг хаах нэг, багажнуудын тохиргоо, өнгийн палитр. За refresh window гэдэг маань цонхнуудыг дахин ачаалах, эсвэл Ctrl V W гэсэн төвчлөрийг гараас дарж өгснөөр дахин ачаалах боломжтой болд юм байна. За help гэдэг байгаа. За мөн бид нар keyboard shortcut гэж ерөнхийд нь ярьдаг, гараас удирдах тохиргоо гэдэг. За шинээр хуудас нээх, өмнө ажиллаж байсан файл нээх, хадгалах, өөрчлөлт хийж хадгалах, Ctrl Shift S гэдэг бусад програмын төрөл рүү хөрвүүлэх, Ctrl E буюу Ctrl Export хэвлэх, Ctrl B програмаас гарах Alt F4, хийсэн үйлдэлийг нэг нэгээр буцаах Ctrl Z, буцсан үйлдэлийг дахин хийхийн тулд Ctrl Shift Z, тухайн объектыг катлах, хуулах, хуусан файлаа буулгах, Ctrl C X, Ctrl C, Ctrl V, зурагдсан объектыг идэвхжүүлэх, шин чанарын цонх нээх, Alt Enter дэлгэц дүүрэх гэж харагдах. AFS объектуудыг нээх, Ctrl G, объектуудыг нэгтгэх, Ctrl G, нэгтгэсэн объектуудыг саналгах, Ctrl U, текст оруулах, Ctrl T гэх мэтчлэн keyboard shortуудыг ерөнхийд нь ашигладаг байх нэ. За багажны хэсгийн хувьд гэх юм бол ерөнхийд нь selection tools буюу объектыг идэвхжүүлэх, хөдөлгөх, объектэд ямар нэгэн өөрчлөлт оруулах ийм юмуд байгаа. Одоо би энэ дөрвөлжин объект дээр ажиллаж үзүүлье. Энэ pick tool маань болохоор объектыг ерөнхий объекттай ажиллах ийм tool байгаа. Зөөх зорилттой. Харин дараагийнх нь болохоор энэ дотроо энэ freehand pick гэдэг маань болохоор freehand pick нь select-ийг ингэж хүснээрээ зурж өгөөд тэн доторх объектуудыг зөөх, эргүүлэх,
томсгох жижигсгэх гэсэн юм тохиргоонууд багтаж өгдөг байгаа. Хоёр дарах юм бол энэ эргүүлэх тохиргоо маань төвчж өгнө. Дахиад хоёр хурданд курсороо хурдан 2 удаа дарахад эргээд энэ томруулж жижигрүүлэх болоод зөөх тохиргоонууд маань төвчж өгнө. За дараагийн багажны хувьд гэх юм бол энэ маань энэ зурсан объектыг задлах, энэ объектийн цэгүүдийг идэвхжүүлэх гэсэн юм тохиргоо байгаа. Эсмээр объектийн гадна талд дарж дотгошоогоо чирэхэд энэ объект маань дотгошоогоо нумарч өгнө. За дараагийнх нь твэрл. За энэ объектийн аль нэг хэсэгт маш удаанаар дарж өгнө. За тэгэнгүүт ийм спираль хэлбэрийн дүрс үүсэж өгнө. За дараагийнх нь болохоор attach and refill гэдэг юм бол дотроос нь гадагшлуулж өгнө гэсэн үг. За smooth гэдэг юм бол объектыг өргөсгөж өгнө гэх юм уу да. Эндээд хэсэг тохиргоог нь хийж өгнө. Багаж нүдтэй ажиллах тохиргоог ерөнхийдөө төлөвийн мөр дээр хийж өгдөг байгаа. За selection төлөвийн хувьд ийм тохиргоонууд байдаг. Roof гэдэг юм бол бас ижилхэн. Энэ гадаргуу бас ингэж самардах байдалтай гадаргуу үсгэж өгдөг. Одоо томруулаад харуул. Ийм хэрчигдсэн байдалтай тохиргоо үсгэж өгдөг байгаа. За дараагийнх нь crop бол хэрчиж авах. Окей. Тэгээд зарчих юм бол саяны объектаас бид нэр зөвхөн энэ хэсэг маань бид нарт харагдана гэсэн. Ингээд хэрчээд авчиж байгаа. За knife tool маань чулуун хэлбэрээр ажиллана. За ингэнгүүт илүү ойлгомжтой болох. Ингээд түрүүний зурсан шулуун зураасаар тарилсан байгаа. За virtual segment delete гэдэг маань virtual хэсгийн огтлогоо хоёр объектыг давхцаж буй хэсгийг устгана. Eraser гэх юм бол баллуур объектийн сонгож байгаа шулуунаар болон дурын хэлбэрээр мөр гарган баллуурдаж болно. За энэ хэсэг маань ашиглахын өмнө объектээ идэвхжүүлж байгаа ашиглана. За томруулж жижигрүүлэх зүүм, дүрстэй ажиллах, freehand буюу харандаа чөлөөт хэлбэрээр хүрээ шугам зурах харандаа хоёр цэгийн мөрийн шулуун зурна. Desire гэдэг маань хоёр зангилаа бүхий хүрээ шугамын сегмент үүсгэн ингээд хүссэн зураг зурж болох нэ. За дараагийнх нь хоёр шулуун үсгэх дундалтаа нөгөө номон хэлбэртэй шулуун зурах үзэг багаж байгаа. За дараагийн багаж дотор artistic media, live sketch, smart drawing гэсэн гурван багаж байгаа. Artistic media нь болохоор шулуун ингээд шулуун гараараа зурхад ийм автоматар ийм номерсон тууцсан хэлбэрийн дүрс үүсгэж өгдөг байгаа. Эндээс бид нэр тохиргоог хийж болно. Харагдах байдлын бэлэн бэлтцээр. За дараагийн маань багаж live sketch буюу бид нэр вакуум ашиглаад зурхад илүү тохиромжтой байдаг. Мэдээж вектор төрлийн зураг зурж байгаа учраас энэ цэгүүд үүсэж өгдөг байгаа. За дараагийнх нь smart drawing гэдэг. За дараагийн зэсний тохиргоо маань shape tool, rectangle tool байгаа. За rectangle tool дотроо ийм дөрвөлжин зурж болно. Мөн 3 point rectangle гэдэг 3 цэгээс үүссэн rectangle гэдэг юмгууд эхлээд шулууныхаа өргөнийг дөрвөлжнийхаа өргөнийг доторх олжоод ингээд доошоо хувилах байдалтай тохируулж болдог байгаа.
За тойрог эллипс тэгвэл гэдэг маань тойргоо зурхтаа shift дээр дарж агаад зурх юм бол төвөөсөө тойрог маань явж өгдөг. Хэрвээ shift дээр зарахгүй зурх юм бол юм дээд өнцгөөс баруун дээд булангаасаа нөгөө тойргийн маань төв нь итгэж өгдөг байгаа. Бид нар ингээд тойргийнхаа төвөөс тойргоо зурчих юм бол илүү хэлбэр байх болно. За дараагийнхаа 3 point 3 цэгтэй эллипс гэдэг ингүүт диаметрийг хийж тодорхойлоод дараа нь тойргоо ингэж тааруулж өгдөг байгаа. 6 өнцөгт полигон туул гэдэг маань 6 өнцөгт зурхаас гадна чөлөөт дүрс бид нэр үүсгэж болно. Жишээ нь 5 өнцөгт байна. За 5 өнцөгтөө олон өнцөгтэй болоо гэх юм бол энэ төлөвийн мөр дээр ийм тохиргоонууд гарч ирдэг. Энийгээ бид нэр өнцгийн өссөн хэмжээгээр нэмж болно. Энийг 3-ч болгож байна. 3 болох юм 3 ч үүснэ. Тэгээ хүрээ шугамын хэмжээ. Хүрээ шугам харагдах байдал. Толио хувиргалтаар хувиргах. Тэгээд энэ дээр маань мэдээж нөгөө энэ хэсэгт нөгөө XY тэнхлэгийн дагуу хаана байрлах юм бэ? Нөгөө XY тэнхлэгийн дагуу байрлах байршил тухайн дүрсийн өндөр өрөөний хэмжээ мэдчихлээ. За энд харагдаж байгаа цоож хэсэг байгаа. Цоож хэсгийг бид нэр аваад өгчээ. Цоож хэсгийг авах юм бол энэ маань өргөнийхөө хувьд өргөн өндрийнхөө хувьд ингээд чөлөөтэй хувирах боломжтой болж байгаа. Харин яг ийм тохиргоо хийчээд цоож хэсгээр нь төгчээд өгчээ. За төгчих юм бол бид нэр энэ дээр өөрчлөлт оруулъя. Дээдлийн өргөн хэсгээр за тэгэнгүүт яг энэ хэмжээгээрээ масштаблагдаад өндөр болдог байна. Өндөр юм уу эсвэл намхан болно гэсэн. За ийм тохиргоо төлөвийн мөр дээр гарч ирдэг. За 6 үзэх зурсан од зуръя одоо. За дараагийнх нь спираль зурж өгье. За спираль зурхад анханасаа бид нэр энэ тохиргоо хийж өгнө. Энэ хаашаа эргэх байдлын тохиргоо гэж өгнө. Спираль зурсны дараа тохиргоо минь өөрчлөгддөг байгаа. Тийм болохоор спираль маань хэдэн эргэлтээс бүтэж болох юм. Энийг тохируулж өгнө. За энгийн дүрснүүд. Энгийн дүрснүүд маань голцоо нэг л төвтэй байдаг. За энэ дүрсээ сольж болно. Дараагийн багаж маань текст байгаа. За сайн байна уу? Текстийг бичиж өгөн, таблет өсгөж өгч болно. Таблетийнхаа хэмжээг эндээс дахиад зааж өгч болно, нэмж болно. Хасаж болно. За бүр нэмэлт тохиргоонуудтай ажиллах гэх юм бол энэ таблет гэзээс байгаа. Үүнтэйгээ ажиллаж болно. За энэ цэсийг ерөнхийдөө дурдлаад явъя. Parallel dimension гэдэг юм бол энэ налуу хэмжээ тавьж өгнө. Бид нэр энэ барилгын зураг зурах болон энэ зүрийн нөгөө хэмжээс интерьерийн зураг зурхад игмар хэрэг болж өгдөг. Одоо та нарын сайн мэдгээр дүрслэх геометрийн зургийг зурхад энэ маань маш их хэрэг болж өгдөг байгаа. За коннектор төлөвтэй ажиллахаас өмнө хэдүүлээ нэг диаграм маягийн жишээ нөгөө систем маягийн зураг. За энийг ингээд сонгоод өгч бид нэр албан байгууллагын дотоод захын байгуулалтын талаарх танилцуулга бэлдэж байхдаа энэ коннектор төлөвийг ашиглаж болно. Дараагийн багаж маань энэ эффект өгөх байгаа. Объектэд сүүдэр өгөх, контур өгөх, бленд хийх, дисторт буюу дүрсийг эвдэх, дүрсийг дахин төвчүүлэх, босгох, блок shadow гэдэг нөө
босоо хэлбэртэй шайдуу үүсгэх гэх мэтчлээ. За transparency буюу нэвт харагдах багаж гэдэг энэ нөгөө харагдцыг тодорхойлж өгдөг 100%-аар нэвт харагдахгүй 300%-аар нэвт харагдахгүй гэж. За энэ color eye dropper гэдэг маань болохоор өнгийг хуулах бид нар ийм smoke төрлийн файл дээр ажиллаж байгаа тохиолдолд энэ өнгийг хуулах гэсэн энэ аргыг маш их ашигладаг байгаа. Тэгээ тухайн өнгээ бусад эффект рүү хуулах эсвэл ямар нэгэн объектыг идэвхжүүлж байгаад хуулах. За тэгээ smart fill tool interactive fill гэж сонгосон өнгөөрөө бусад өнгийг бодох. Smart fill гэдэг маань хоёр дүрс давхцсан байхад голынхын дүрсийг бодох гэсэн ийм ерөнхий багшнууд байгаа. За ингээд бусад палитруудтай явандаа ажиллах учраас тухайн үед нь заагаад явъя. За одоо багшнуудтай ерөнхий танилцсан учраас сүүлийн хэдхэн минутанда хэдүүлээ нэг жижигхэн дүрс хуулж зуръя. За та бүхэн маань энэхүү дасгалыг дагаад хийгээрэй. За эхлээд файл системээсээ импорт хийгээд дүрсээ оруулж өгье. За энэхүү дүрсийг хэдүүлээ хуулж зурцгаая. За хамгийн дөрөнд бид энэ дүрсийг хуулж зурхад background хэрэг болно. За энэ background-ийн дөрвөлжингөө зурлаа. Эндээс eye tool-ээ сонгоод энэ өнгийг эхлээд энэ өнгөө сонгож байгаад хуулах гэж байгаа дүрсэн дээрээ хуулж өгч байгаа. За дараагийнх нь энэ хоёр дүрс маань давхцаа цааталтаа байгаа дүрс маань харагдахгүй байна. За цааталтанд байгаа дүрсийг наашаа яаж гаргах юм бэ? Гаргахын тулд энэ дээр маань биднэрт пэйж 1 2 3 4 гэдэг үүссэн байгаа. Одоохондоо биднэрт 3 4-р пэйж маань хэрэггүй учраас устгая. Пэйж 1 хэсэг дээр харагдаж байгаа түрүү багжаа танилцуулгахдаа зурсан зурааснууд маань энд харагдаж байна. Эднэрийг бид нэр давхраг гэж нэрлэдэг байгаа. За пэйж одоо хэдүүлээ пэйж 2-тай ажиллаж байгаа учраас пэйж 2-ыг идэвхжүүлээд энэ цааталт нь харагдаж байгаа зургийг наашаа гаргаад ирье. За энийгээ бид нэр хуулахын тулд төгжин. За энэ дээр харагдуулахгүй байх, харагдуулах, төгжих гэсэн тохиргоо байгаа. За төгжиж өгснөөр энэхүү дүрс маань дахиж харагдахгүй байх болно. Жишээ дахиж дагаж дурж байхад хөдлөхгүй байна. За хамгийн эхлээд бид нүднээс эхлэе. За ellipse tool-ээ сонгоод цагаанаар бодож өгнө. За энэ хажуудлын хэсгээс цагаанаар бодлаа. Мөн энэ маань одоо энэ цаатлын харагдахгүй байгаа нүдээ хааж учраас түр харагдахгүй болгоё. За одоо энэ нүднийхээ харыг хараар будаад доотлынхаа нүдийг харагдуулъя. За энэ зураас маань эхний тойрогны зураас маань үндсэн юунаас цаатлын хуулж байгаа дүрснээс арай нарийнхан байгаа учраас энийг ингэж томруулж өгье. За эндээсээ бид нэр дахиад цаатлын нүрийг зурхад яах вэ гэхээр за төв хэсгээс нь тойрог авлаа. За shift-ээ дарлаа. За энэ дээр бид нэр дахиад цэг нэмж өгье. За энийг бид нэр ellipse tool-ээс curve болгож өгье. За curve болгоод хувиргачлаа. Тэгэнгүүт энэ ингэснээрээ бид нэр энийг урагшаа болгоод шовны хушууг хийх боломжтой болж байгаамаа. За үүнийгээ цагаанаар бодож өгье. Цагаанаар бодоод давхрахтайгаа дахиад ажиллана. Доотлолт нь оруулж өгье. Бид нэр энэ давхрах дээр хоёр дарснаар нэрийг идэвхжүүлэх боломжтой болдог. Нүүр гэж нэрлэжээ. Нүүр нүдний цагаан нүдний хар. За одоо хамгийн хэлбэрээр нь хэдүүлээ хөлөө зурж өгье. Энийг пен төлөөр зурх юм бол илүү амар байдаг.
Яагаад тэгэхээр шулуун зурхад нэг цэгээс нөгөө цэг хүртэл ингээд зураас үсгчдэг. За пен төлөө ашиглаад зураасны хэмжээг 2 болгоод өгье. За одоо энэ дүрсийг бид нэр үндсэн энэ дөрвөлжин дугуй болон 5 өнцгтөөс үүсгэхэд хэцүү учраас пен төлөөрөө юм уу эсвэл пенсил төлөөрөө зураад өгч болно. Миний хувьд гэх юм бол пен төлөөр зурхад энэ дээр байгаа бусад бүх дүрсийн бусад бүх юунуудын хэв шинжүүдийг бусад бүх багшнуудын хэв шинжүүдийг багтааж өгсөн байдаг. За энэ курвийг яаж үсгэх юм бэ? Одоо энэ нумарсан байдалтай зураасыг яаж үсгэх вэ гэвэл энд эцсийн цэгээ дарж байгаад чирнэ. Маус авалгүйгээр чирхээр энэ зураас маань ингэж үүсэж өгдөг байгаа. За энэ дагуу зураасаа тохируулж үүсгээд дараагийн цэгэн дээр аваачаад энэ зураасны маань харагдах байдал харагдаж байгаа шүү дээ. Дараагийн цэгэн дээр аваачаад аль тохирох дээр нь дараад юу хийчихнэ? Зураасаа үсгэж. За энэ хэсэг маань нүүрний ард орох учраас ямар ч дүрстэй байж болно. За ингээд нүүрний толгой дээр аваач. За дахиад дараад чирлээ. За ингээд шулуунаа үсгээд энд нэг 0 үзэгний хажууд 0 гэсэн цэг үүсэж байгаа. Гэхдээ энэ маань энэ дүрсийг битүүлж өглөө гэсэн үг. За вектор файлтай ажиллаж байгаа тохиолдолд бид нар дүрсээ болж өгөл битүүлээд өгөх хэрэгтэй. За энэ өнгийг авъя. Энэ өнгө маань харыг бодвол арай өөр өнгө байх шиг байна. За энийг аваад энэ дүрсээ бодоод өгч. За дүрсээ бодоод энэ нүүрний ард оруулнаа. Энэ маань болохоор их бий. Их бий маань тэгсэн чинь ийм зураасгүй харагдаад байдаг. Үндсэн зурган дээр их бий маань зураастай байгаа. Яаж зураас нэмэх вэ? За зураас нэмэхийн тулд энэ доотлын энэ хоёр дүрсний давхаргыг төвчүүлж өгдөг байгаа. Үзэгний зурагтаа дээр 2 дараад өгнө. Тэгэнгүүт энэ хүрээ шугам үүсдэг байгаа. За өнгийг нь хараар эсвэл илүү гүн харагдах байдлаар тохируулаад өгч болно. За окей. За тэгсэн чинь дахиад нэг алдаа үүссэн байх шүү дээ. Энэ нүүрнээс маань энэ зураас тавьж өгсөн байна те. Энийг яаж засах вэ гэх юм бол бид нэр shape төлөвтэй дахиж ажиллана. За цэгээ төвчүүллээ. Ингээд чирээд авчираад өгч. За одоо эднэрийг бүгдийг харагдахгүй болгож байгаа үндсэн юугаа харъя. Дүрсээ харъя. Үндсэн дүрсээс маань дутагдсан юм байна уугүй юу? Байхгүй юм тийм ээ. За одоо бид нэр доотлын суурьтай ажиллаж болох нэ. За бүгд дүрсний төвшүүлэхдээ эхлээд пик төлөө сонгоод эхнээс нь shift-тэй дараад одоо эхний дүрсээ төвчүүлээд нэмж shift-тэй дараад дараагийн дүрснүүдийг дарж эхэлнэ. Тэгснээр давхарга дээр болон ажлын талбар дээр бүх дүрсүүд маань идэвхжсэн байгаа. Энийг бид нэр Ctrl G дарлаа. Шово. Гэнэрлээ явчих. За ингээд энэ хэсгийг зуръя одоо шал хэсгийг. За энийг бид нэр чөлөөт байдлаар зурж болно шүү дээ. Lives гэж. За ингээд зурчлаа. Color eyedrop төлөө аваад энийг сонгоод өнгөө хуулж аваад энэ дээр явчих. Тэнгүүд хүрээ шугамтайгаа хамт хуулагдаад ирж байгаа. За энэ дээр суура бид нэр ингээ нэмээд өгчнө. Одоо бид нэр үүлээ нэмнэ. За ellipse төлөөх нэмье. Shift-тэй дарж байгаа бүгдийг идэвхжүүлээд цагаан болгочих. Одоо энэ хэсэгт
биднэрт нэмэлт тохиргоо гарч ирэн дүрсүүд зэрэг идэвхжүүлэхээр за энийг 1 2 3 6 шиг болчих. За 6 шиг болохдоо бид нэр яг ижлэгийн хэмжээгээр за Ctrl D дарж болно. За Ctrl D дараад энэ дүрсийн чирээ тавьчихлаа. За тэгэнгүүт дахиад Ctrl D дараа. Тэгэх юм бол энд хуулагдсан хэмжээгээр хуулагдаж харагддаг байгаа. Ctrl D, Ctrl D, Ctrl D гэдэг. Ингээд 6 шиг, 7 шиг хойсон байгаа. За одоо эхний тохиргоог хийж үзье. Ингэснээр яаж харагдах вэ? Энийг дарснаар дүрсүүд маань бүгдээрээ хоорондоо нэгтгэгдсэн байна. За хоёр дахь тохиргоог. Тримийг голцоо бид нэр 2 л файл дээр ашигладаг. За бидний бүгдийг нэгжүүлж байгаа тримийг дараад үзье. Тэнгүүд хамгийн эхэлж селектлэгдсэн дүрс маань бусад дүрсээр тайрагдана. За дараагийнх нь интерактив гэх. За энийг маань 2 л дүрсэн дээр хэрэгжүүлэх боломжтой байдаг 3 дахь нь. За энэ дээр шинэ дүрс үүсэж байгаа. За энэ дээр дахиад хийгээд үзье. Тэгэх юм бол энэ гол дахиад нэг шинэ дүрс үүснэ гэсэн үг. Дөрөвт нь ингээд дүрсүүд маань яг уулзсан хэсгээрээ тайрагдсан байгаа. За тавт дахь нь хамгийн сүүлчийн дүрс маань хэрчигдэж үлдэх байгаа 5 дахь дээр. За 6 дахь нь хамгийн ихний дүрс маань хэрчигдэж үлдэх нь. За энэ маань болохоор хүрээ шугамар шинэ дүрс үүснэ. За гэх мэтчлэн ийм тохиргоонууд байна. За энэ дээр бид нар нэмээд энд өвөл маань бүрэн болоог байгаа тийм. Тэгэхээр энэ дүрсийг сонгоод авчин. За энийгээ маус 2-оор дарж агаад convert to curve гэсэн тохиргоо хийж болно. За curve болгочингуудаа энэ хэсэг маань давхцах байгаа шүү дээ. Энэ хэсэг маань хэрчигдэж үлдэгдээд байгаа тийм. Тэгэхээр нэг ингээд тохируулчих болно гэсэн. За энэ хэсэг маань өнцгтэй бас харагдаж байгаа. Энийгээ бид нэр curve болгочихно. Нэгтгэлээ. За ингээд үндсэн дүрс, цаатлын дүрс маань хэрэггүй байх гэж бодож байна. Хичээлийн цаг маань нэлээд урт болчлаа. Group-лээд height хийчих. Тэг юм бол харагдах байлч. Height. За түгжээг нь арилгаад дахиад маус 2-оор дарж агаад height хийчихье. За энэ үндсэн дүрсүүд маань биднэрт хэрэгтэй. Талбартайгаа харьцуулахад арай жижигхэн харагдаад байгаа учраас жоохон томруулчихъя. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Энэ үндсэн дүрсийг та нар маань дуурайгаа зураарай.